За Live News-тэй хамт байгаад баярлалаа үзэгчдээ. Та бүхэндээ зочны цагаараа бид хүргэжлэн хүрч байна. За өнөөдрийн манай зочноор хаанчлалын гэр бүл сүлжээ төрөмс байгууллагын тэргүүн Жамал Сүр ах маань ирсэн байгаа. За танд өнөөдрийн мэнд хүргэе. За баярлалаа. За тэгэхээр таны хувьд бол нэлээд завгүй ажилладаг бизнесмен хүн. Бас нөгөө талаар хайр дүүрэн гэр бүл гэдээ маш чухал сургалтыг явуулдаг. Тэгээд энэ их онцгой санагдаад байгаа. Тэгэхээр бизнес хийдэг хүмүүс маань юу сургалтыг хийхээс маш завгүй л байдаг хүмүүс байдаг шүү дээ. Тийм ээ. Яагаад энэ сургалтыг ер нь хийх болвоо? Бас нэг уг үндэс зорилго гэж бас байгаа л ах тийм. Ер нь яг хоо хайр дүүрэн гэр бүл сургалт болохоор одоо нийгэм тандсан, гэр бүлүүд тандсан тийм сургууль. Тэгээ энэ сургалт болохоор бүтэн өдөр явдаг. Тэгээд 8 багш гэр бүл багсаадаг. Тэгээ бид нар гэр бүлийн одоо бат бох байдал, гэр бүлийн үнцэн гэдэг зүйлийг нийгэмдэр маш их унсан байна тий. Тэгээ энэ зүйл тусдын болохын тулд гэр бүлүүдийг бат бох байгаасаа үр удмынхаа үр удманд энийг үлдээж өгөөсэй тий. Зөв зан чанартай төлөвшөлттэй хүмүүс ажил хөдөлмөрөө сайн хийдэг хүмүүс байгаасаа гэж бид нар энэ үндсэн дээр л энэ сургалтыг явуулдаг. За тэгэхээр хайраар дүүрэн гэр бүлийн сургалтын нэрээс харах юм бол хайраар дүүрэн байх юм бол гэр бүл одоо асуудалгүй байна гэдгийг бас ингээ харж болох мэт те. Тэгэхээр яг ер нь сургалтын агуулга яг сургалтаар хүмүүст өгөгддөг тэр мессежүүд тийм ээ тэр зүйл нь яг юу гэдэг юм болоо? Ер нь одоо зөвхт амьдрал тийм ээ хамгийн гол нь тэгээд зөвхт амьдралд юу байх вэ гэхээр одоо өөр хөвгтийн хүмүүжил байна. Өөрсдөө нь ажил хөдөлмөртэй зан чанарын хувьд одоо хоёр нүүргүү байх те. Одоо тийм хүмүүс чинь одооны гэр бүлүүд ерөнхийдөө ийм дүрс гэж амьдраад байгаа. Тэгээд энэ бол ер нь гэр бүл гэдэг болохоор миний ойлгож байгаагаар сургалтын танхим юм те. Энэ гэр бүлд юу болж байгаа хүүхдүүд яг тэрийг дуурайдаг те. Одоо багш нар хүүхдүүд хичээл зааж байгаа шүү дээ. Тэрэн шиг ээж аав нь гэр бүлдээ тэр зан чанар, ажил үйлстэй бүх юм заадаг. Тэрнээс хүүхд бол хэлснээр нэх тэрийг хүлээж авдаг. Яг тий харж иж дандаа юу яадаг. Тэгээ энэ зүйл яг сүүлийн үе одоо нийгэмд одоо зах зээл шилжснээс хойш 20 жилд гэр бүлийн харилцаа, гэр бүлийн үнц нь маш их алдагдж байгаа. Тэгээ энэ зүйлийг л юу гаргаж өгч, энэ зүйлийг ойлгуулж хэлхийн тулд байдаг. Тэгэхээр ялцчгүй хашир хүн гэж нэг хаширсан үнийг хэлнэ гэдэг бас нөгөө төр туршлага суусан хүмүүсийг хэлдэг тийм ээ. Тэгэхээр яг таны хувьд гэр бүл болоод хэдэн жил болж байх юм? Энэ хугацаанд амьдралаас юу сурсан зүйлээсээ яг энэ сургалтаараа дамжуулж юуг нь илүү хэлчих юмсан гэж хичээд юм бол. Би гэр бүл болоод одоо 36 7 жил болох гэж байна. Тэгээд анхал их нэртэй дурлаа тий хайртай болоо тэгээд ер нь гэр бүл болсон тэгээд ер нь гэр бүл болоход одоо би өөрөө жоохон хүмүүжлийн доголдолтой тийм тэр авд жоохон өмөлд хөөхтэйсэн. Тэгээ манай хадмууд надад их дургүй байсан. Тэгээ яг хандаа хайртай юм чи би тэгээд гэр бүл болсон тэгээд би тэр гэр бүлийг авчих нь бол анханаас л эхэлсэн. Тэгээд гэр гэрээсээ бид нэр тэр үеч олон хүүхэдтэй манайх чинь 8 хүн нэг охинтой айл. Манай хадмынх болохоор 5 хүүхэдтэй нэг охинтой айл. Тэгээд бид нар чинь гэрээсээ тэгээд өмсөн хувцастайгаар гардаг байсан шүү дээ. Айлын 3 хантай гэр гойж айл ашинд бариад тэгээд банзаар ор хийгээд одоо тэр үеийн нэг тамхины хайрцаг байсан да нэг том карт юм хайрцгаар ширээ гэдэг айл болж ирсэн. Тэгээ ер нь бол гэр бүл байна гэдэг гэр бүлийн үнцнийг авч явна гэдэг маш их зориулт байдаг. Би тэрийн хувьд одоо түрүү хэлсэн шүү дээ зовлон утсан хүмүүстэй энэ нэмийг ингээд өөрснөө мэдэрдгээ гэдэг. Би тэр үед маш олон жил бизнес хийж үр хөвгтэй гэр бүлээ харилцаагаа унгаж те ажил те бизнес гэж мөнгө төрөх гэж явсан. Тэгээ сүүлд нь ингээ харахад гэр бүлийн харилцаа маш хүндсэн байсан. Тэгээ энэ байдлаас бас дүгнэлт хийгээд одооны гэр бүлүүд одоо бас ах завгүй байна те маш их ажил хийж байна. Тэгээд үнэхээр нэг юм үг байдаг л да. Энэ дэлхийг олж авсан ч амнасаа алдвал үний ашиг байх бай те. Тэгэхээр бид нар үнэхээр ажил хөдөлмөр бизнес хийж яваад гэр бүлийн харилцаагаа өөр хүүхдүүдэд алдчих юм бол юуны ашиг байх вэ? Тэгээ энэ үндсэн дээр ер нь хайр дүүрэн гэр бүлийн одоо хүүхдийн хүмүүжил тэ гэр бүлийн харилцаа, эрүүл мэнд тэ санхүү гэд маш олон зүйлийн тусгасан тийм сургалт байгаа. Тэгээ энэ сургалт бол одоо 3 дахь жилдээ зааж байна. Энэ
гэр бүлүүдэд маш их үнцэнтэй айгүй тийм гэр бүлүүдийг босгож байгаад их баярлал талархаж байна. Тэгэхээр манай үзэгчид бас хайр дүрэн гэр бүл сургалтыг авах юмсан, суугаад үзчих юмсан гэж бодож магадгүй тийм ээ. Тэгэхээр ер нь суух оролцох боломж нь яг ямар байдаг юм бол те. Илрэл нэг удаа тийм хизээ болдог. Ер нь одоо жил 4 удаа болдог. Тэгээд одоо бид нар бас хэсэл заадаг. Яг ингээд хайр дүрэн гэр бүлд суух юм бол бидэнтэй холбогдоод тэгээд яг тэр болох хугацаанд ер нь дээд нь 20 гэр бүлд ордог доо. Хосоороо суух. Тэгээд хосоороо гэр бүлээрээ байна. Тэгээд бид нар интерактив програмаар оролцооны төвшөнтэй тэгээд гэр бүлүүдийг өөрсдийн яг тэр асуудлыг ойлгохын тулд тусалж өгдөг гэсэн үг. Тэгээд энэ сургалтыг яг албан байгууллага хүсэлт гарах юм бид нар бас очиж зааж гэж болно. Одоо албан байгууллага чинь том албан байгууллагад баг 2-300 гэр бүл байгаа шүү дээ. 20 гэр бүлд удирдах түвшний 20 гэр бүл заах юм бол тэр хүмүүс цаашаа нөлөөлөх боломжтой. Баярлалаа. Ер нь бол түрүүнд бас таны яриаг сонсоод сууж хагаад нэр нь л бид нар маш завгүй нийгэмд амьдарч байна. Тэгээ ажиллаад мөнгө олохгүй бол бас болохгүй тийм ээ. Тэгээд үр хөвгт маань цаг гаргаач ингэж гэхээр завгүй байна. Одоо би ажиллах ёстой түр хүлээж ил гэдэг. Гэтэл бид нар бас зогсоод бодох хэрэгтэй юм байна гэж бодож илээ тийм ээ. Нэрэн би чи юуны төлөө яваад те. Бас гэр бүл гэдэг энэ үнэтэй зүйлээ бид орхичод байгаа юм биш үсттэй гэж анзаарах бас цаг болжээ те. Энийг бас нийгэм бас бидэнд сануулж байгаа. Тэгээ та бүхний ажилд амжилт үсээ хайраар дүүрэн гэр бүл сургалтанд маш олон хүмүүс хамрагдаж олон тэр сайхан гэр бүлүүд төлөвшөж бусдад бас нөлөөлж байгаа тийм ээ. Тий. Одоо ер нь ингээд салах гээд ингээд бүр шийдтсэн хоёр тустай амьдарч байгаа гэр бүлүүд нийлж явах шиг тийм баяр баясгалан байдаггүй. Тэр хүмүүсийн цаана үр хөвгтүүд байгаа тийм. Тэгээ энэ бол манай Монголын нийгэмд маш үнцэнтэй чухал зүйл юм аа. Тэгээ одоо болохоор ингээд хамтран амьдрагчтэй тэгээд дур зоргоороо ерөөсөө тийм амьдрал байна. Тэгээд энэ бол миний хөвгд эзэн байгаагүй. Монголчууд бол маш гэр бүлийн үнцнийг ховны мөн чанарыг эрхэмлдэг ард түмэн байсан тийм. Тэгэхээр гэр бүл болгон бат бөх байгаасай. Тийм. Үр хөвгтүүд гэр бүл нь яг үр хөвгтүүдийн тэр хоргодох тэр ая тухтай тийм. Тэгэхээр тэр халамж хайр хүссэн хөвгтүүдийг байлгах тэр газар нь байгаасай л гэж бид нэр одоо хичээж байгаа. За бидний урилгыг хүлээн авч хүрч ирсэн баярлалаа. Тэгээд Монголд маань хайр дүрэн гэр бүлүүд те олон байгаасай гэж хүсэж байна. За лайв ньюс мэдээллийн хөтөлбөр үргэлжлэж байна үзэгчтэй.